Чамайг олдгийн бол Сэргэж үз. Чи хэдий болоод ойр хавийнхаа хүмүүсийг зовоох гэв. Яагаад тийм тэнэг юм бэ? Хүнд хаягдсан гэдгийг хүмүүс харуулмаар байгаа юм. Намайг тоохгүй бай гэж бодъё. Харин чам санаа зовсонтой хоол ундч идэхгүй баяр өсгөлөнгөө болчиход байгаа дүүгээ бодохгүй байна уу? аваа. Дайн автагаа хамт амьдрнагээ түрээд ирлээ. Юу болсон юм бэ? Энэ ямар хэрэг тарьсан юм? Дайн наан ч байгаа хэрэггүй. Иважингийн цэцэрлэг 12 дугаар анги. Яа. Ой, манай охин аавыгаа санаад байныг донгоцоор хэлсэн байх шүү дээ. Ямар амттай юм авчих вэ? Би ямар хүүхэд юм уу? Хамтдаа юм авч өгөхөөр баярлах уу? Ачаа чинь хаана вэ? Ачаагаа баглаад ирсэн гэв үстэ. Цоолог минь, эгч чинь чамайг алга болчихлоо гэд уйлаа сууж байна. Эгч чинь чамд тийм хайртай байхад чи яагаад эгчийнхээ сэтгэлийг ойлгодог юм бэ? Та юу ч мэдэхгүй ээж. Аав нь яхаараа мэдэхгүй ч. Чи эгчтэй загнуулсан гэд гомдлож байгаа юм шүү. Тийм биш ээ. Бид хоёрыг бодоод сургууль явахаас нь татгалзаж бидний төлөө гүйж байгаа эгчигээ яагаад болддгүй юм бэ? Хөөе, онгоцон суун гэвэл одоо явах хэрэгтэй. Эхлээд эгч рүүгээ утсаар яар. Хурдл. Аава. Яавал ихчийг жаргалтай болгож болох вэ? Ихчид их хэцүү байгаа. Харин би тусалж чадахгүй байна. Чадах ч юм алга. Ямар нэг юм болоо юу? Үгүй. Би байнга санааг нь зовоодаг болохоор л. Тэрийг мэдэж байна уу? Чи эгчтэй загнууллаа гэд ингэж эгчийг айлахгүй бол эгч чинь жаргалтай байх болно. Эгч чинь их ууртай байна лээ. Явахдаа амттай юм аваад яв. Ихчид битгий уурал гэд хэлээд өгдөх үү? Миний охин хэзээ ухаан суун да. Дайна! Би чамаа хичнээн хайсан санана. Ахыгын зүрх амар гарах шахсан шүү. Яасан гэж тэр вэ? Гуйж байна намаа гэж яхаа болохгүй юу? Чи надад тийм дургүй юм уу? Дургу, үнэн голоосаа дургу. Хараач хүсэхгүй байна. Аав авч өгсөн. Хэн юм бэ мэднэ чи? Чи юу бодсон болоод сургуульдаа ч явахгүй ачаага баглаад явдгийн. Энэ цалхийг дээ юу хийж гээгүүлсэн болоод муу хараад байгаа? Чи загнуулмаар байна уу? Хармааргүйс надад гисэн. Ундахчгүй, хоолч идэхгүй. Эгчт нь хэцүү байсан болохоор хэсэг хугацааны зүйл биш штэ. Та хүргээ хас салах үедээ ч ингэдэг байсан штэ. 2 сар хэрдээ хэвтэж, хоолч идэхгүй, унтахчгүй, уйлж суусан бидтэй. Гэр хог навшиндаа дарагдаж, би бэртэж. Тэгжээч та ухаан ороо үсттэй. тэгээд л сургуульдаа явалгүй утсаа тасалж алга болоод эгчигээ айлгсан хэрэггүй? Намайг ойлгож болохгүй юм гэж юу? Их хэцүү байгаа юм байна. Өвдөж байгаа юм байна. Цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна. Сэтгэлийн шахыг нь мартуулах гэж сэтгэлийг минь өвдгөх хэрэгтэй гэж юу?
그대로 놓쳐도 나의 사랑 너를 생각해 곁에 두고 방황했던 날들을 후회하고 있어 나의 진심 Та хүргээ хас салах үедээ ч гэсэн ингэдэг байсан шүү дээ. 2 сар хэртээ хэвтэж, хоолж идэхгүй, унтахчгүй, уйлж суусан шүү дээ. 까지 널 기다려 Намайг ойлгож болохгүй юм гэж үү? Их хэцүү байгаа юм байна. 이제 내가 널 Өвдөж байгаа юм байна. 모두 줄수 Цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна. 내게로 다가올 수 없니 소중한 내 사랑 Сайн сууж байсан уу? Өдийд энд юу хийж байгаа? Орой чолоо. Хүргээд үгүй. Явцгаая. Аха. Хоёулаа үнэхээр салсан юм гэж үү? Над дээр эргээд ирж болохгүй юу? Өдөржингөөл таны тухай бодчихсон. Миний ой ухаанаас харчихдаггүй юу? Ингэж хэлж байгааг минь уучлаарай. Их чинь өнөөдөр л уйлъя.
Эгчтэй туслах гээд гараад ирээ юу? Зүгээр л эрт сэрчгсэн юм аа. Хичээлд явах бэлтгэлээ хангадаа. Эгчий чинь гайгүй болтол би миний ажлыг хийж вэ. Ундж байхгүй юу хийцгээж байгаа юм? Надад туслах гээ юу? Би өвс өчгсөн штэ. Хол эцгээ. Өнөөдөр солонгос үхрийн мах идэх болно. Үхрийн мах? Үхрийн мах, үхрийн мах, үхрийн мах. Хар өглөөгөр шарсан мах идэх хэрэггүй. Сайн идэж ажиллаа сайн хийх гэж л ингэж байгаа юм. Чи ч гэсэн идэлтэй. Үгүй. Чи өөрөө сайн идэж яв. Одоо хоол идэж байхаар болжээ. Хүн эдхийн тулд амьдардаг штэ. Би энэ хугацаанд дэндүү их уурга алдлаа. Та хоёрыг зовоож байсан бол тэр явдлаасаа уучлалтгүйч. Тэгээд за. Яста нэг хүний сэтгэлийг бодоод идчихгүй юу? Өгчэн штэ. Ингээд тэмцээнд орох мордын зургийг хизээ авч өгөх юм? Манай Форис зураг авахулах ёстой юмсан. Хариуцж байгаа хүний мэдх асуудал шүү дээ. Хизээ авах юм? Намайг халчаагүй хэрэггүй. Нэрээ юу? Хөөе. Чинжүү хийчихээ юу? Халуун байна штэ. Тийм үү? Зүгээр л байсан да. Их халуун байна уу? Чи юу хийж байгаа? Дунжуугийн аваа. Архины үнэр. Дунжуугийн байгаа бэлчээрийн газар дайжигийн бэлчээрийн газар гэсэн Дунжуу даажигийн гэрт байгаа. Аваа. Та хоолоо идтээ. Чамд яахан дээр санагдаж байна? Сэтгэлгүй байсан бол ална гэж юусэн ч даажийн гэрт байхааргүй хөөч шүү дээ. Тийм үү? Дунжуу даажиг мартах гэж хэдэн жил төөрч бодолж явсан. Одоо найз бүсгүйтэй байхад нь дахиад тэр охинтой зууралдуулж зовоохыг хүсэхгүй байна. Салхинд гараа юу? Эрт сэрээ юу? Өчигдөр их орой ярьж явах шиг байсан. Чамтай хамт дараа сууя гэж бодоод хүлээсэн юмсан. Ажилтай байсан юм аа. Энэ удаагийн намрын коллекцэнд Кавумбиний бүтээл орсон байна лээ. Анх чамайг бэлтгэж байсан хүн байхаа. Дэндүү дотн байгаад ахаар айж байна. Баярлалаа. Би шүршүрт ороодох юм. Нимбэгтэй цай уудаг болжээ. Сайн байна уу? Хамт дамжлаа. Хэрэггүй дээ. Миний ажил штэ. Огтон ч хүнд биш байна. Бид чөлөөтэй байхааргүй холбоотой хүмүүс үү? Дараа уулзъя. Тэр байрлал зүгээр юм байна. Энэ дэндүү тод байвал бусд нь дарагдчих штэ. Тийм ч юм уу?
Аха, гэрлийнхээ барилыг өөрчлөе. Жаахан хажууд тишээ болгоход болох юм байна. Ямар гэрэл хийх вэ? Тэрийг үү? Хүмүүсийн дунд ч гэсэн тэмцээн зохиох болно. Та ч гэсэн оролцоорой. Нэгдүгээр оронд орвол тусгай ирэхээр шагна гэсэн. Наадмын бэлтгэл ажил их сайн байгаа бол л та. Тийм ээ. Найдаж болно шүү. Дарга! Сүйд болсон шүү. Морин тойрволгын газрын зочдын танхимд осол гарсан гэж байна. Тэнд цагийн ажил хийдэг даажи нэг хүнд тусалж байгаад том шатанд Би очие. Та хурлыг зохион байгуулна биз. Дарга хамт явъя. Донжоо. Амралтын газарт ослоод орж бэрцсэн хүн хаана байгаа? Даажи гэдэг юм аа. 605 руу очиод үз. Сайн идэж шүү. Сүндээ аваад ирэхгүй дээ. Шүлэнд хийгээд идэхгүй юу? Ойлголоо доо. Би дараа аваад ирнэ. Чи Үхийг хүсээ юу? Яах гэж өмнөөр нь ордгийг? би байгааг бол тэр эмэгтэй их хүнд бэртэх байсан юм аа. Тэнийг чи өөрөө бэрчсэн байж тээ. Чи эмчээс өвшөөр авчгаад тийм хоол идүүлж байгаа юу? Үгүй. Их ч идмээрэн гэхээр нь Зүгээр дээ. Ямар мэс сасалд орсон биш дээ. Би баг бэртээгүй. Бэртээгүй хүн гараа гипсдүүлдэг хэрэг үү? хүрээд ирээ юу? Өвдөж байна гэдээсэн зүгээр үү? Тийм ээ. Өвчин намдаа тариа хийчихсэн. Эмнэлгийн бүртгэлийг хийлгэх гэсэн хэд хоног амрангаа эмчилгээ хийлгэх дээр бах. Хэрэггүй дээ. Гарны зураг авахулж үзэхэд зүгээр байна гэсэн штэ. Зүгээр эсэх нь хайж байж мэднэ үсттэй. Тийм шүү. Тэгж байж миний сэтгэл амрах бололтой. Зүгээр юмсан. Яагараа машины зогсоол хүртэл хүргээд үг гэдэг байна. Таач гэж та. Хүргээ ахыг харамлаж байна. Ихчээ та их хитгэ болоо. Хүргээ ахаад сайхан харагдъя гэх бодол алгуу. Хэнийг хүргээ ах гээд байгаа юм бэ? Тэгвэл юу гэж дуудах болж байна? Хүргээ ах байсан хүнийг ямар ахаа гэж дуудалтай биш. Донжоо гэж дуудах юм уу? Тийм байсан ч хүргээ ах гэж дуудах байл. Ингээд хүргээ ах таныг дэндүү халамжилж байгаа юм шиг санагдахгүй нү? Өглөө хүртэл бас дөрөв найз бүсгүйгийнхээ өмнө танд санаа зовж байгаа нь их л хажим байна да. Намайг бэртсэн болохоор л тэгсэн байлгүй дээ. Эргэлдэж эхэлж байна. Энэ боломжийг ашиглаад булаагаад ав. Энэ хүнийг дээ. Өвдөж чинь битгий юм яриад бай. Баруун гараа гипсдүүлсэн байна. Өөр газрын зүгээр гэж байгаа чи 7 хоног хэртэ хэвдэх ёстой гэсэн. Бас л доо 3 цаг өнгөрч байна. Ажилдаа явахгүй хэрэггүй. Ус.
хэр их арх уусан юм. Бие бодохгүй байна уу? Халуун байна штэ. Хайр хөөхийг хүссэндээ уучхаа юу? Бизнес хийхээр яах чаргагүй удаг юм. Би яагаад энэ удаж байдаг вэ? Яагаад надаас суугаад байгаа? Согтуудаа орж ирсэн хүн л мэдэх байлгүй. Орж ирэх гинэ. Үеийн эмхтэй чинь. Хоёулаа хамт унтсан хэргүү. Өдийг насалчаад яахаараа ухаан суудгүй байна. Сайн юм байж. Зүгээр л унтсан юм бах та. Би юу ярьж байлаа? Ариун цэврийн цаас. Тэгэд юу илээ? Нэр хөрөгчөнд шоколад хөлдөж гисэн байгаа. Тэрийг ч гэсэн аваад ирээрэй. Зүгээр л худалдаад авчихд болно штэ. Энд 7 хоног бай хугацаанд гэрээ нүүлгэх гээв. Гэрд байсаар хахад мөнгө урж яадгийн. Би анх удаа эмнэлэг твцэж үзэж байна. Би насан туршдаа ийм хувцас өмсөж үзэхгүй гэж боддог байлаа. Энэ надад туршлага болж ах шиг байна. Их баясаж байх шүү. Ордоо хүйтэн салхитай байна. Чи надад их санаа зовсон уу? Түрүүн харах нэ их цочирдсан харагдсан. Амралтын газарт гарсан осол болохоор зочирлгүй яах юм бэ? Би амралтын газрыг хариуцж байгаа шүү дээ. Мэдэхгүй байна уу? Сэтгэл сэргээс үг хэлж чадахгүй нү? Би өвчтэй юм шүү. Тарга, та яагаад хариулахгүй байгаа юм бэ? Эдхийг хүсэж байгаа юм байна уу? Хэл л дээ. Би авч өгье. Зөндөө байгаа. Шаарсан дахиа, нэжантан, самгитан. Тэгэд гүзээлсгэнтэй мөхөлдөс бас гүзээлсгэн идмээр байна. Тэгээд бас жажангмын жамбон идмээр байна. Пицца сүндэ. Гараа булгаад миний үгийг сонсолдоо ингэж таглаа гэд сонсохгүй гэж одоо юу? Пицца сүндэ. Дунжууд намайг ирсэн гэж хэлээгүй биз? Тийм ээ. Шар аригны аргуунаас авахуулаад бэлтэлтэй байсан морийг ий даачитай учирснаас хойш тэрнээс болж хөдөлж авсан юм. Далайн эргийн 8 ажтад тусалж нээлтийн ёслолын газрыг өөрчилсөн явдлыг ч гэсэн үү? Тийм ээ. Зөвшөөрлийн бичиг авч өгч байгаад нь талархаж байгаа ч үннийг хэлэхэд хан дарга ий даачитай холбогдсноос хойш захиралд их зэмлүүлсэн. Дахиад хэд хоног ажиллахад болох юм байна. Таны бие зүгээр үү? Би ямар бэрцсэн биш дээ. Өчтөр харах нэ даажи эмнэлгээс гарчихсан байна лээ. Тийм үү? Дунжуутай муудалцаа юу? Хэд хоног уулзж байгаа харагдаагүй. Муудалцсан юм болов уу? Хэд хоног уцаарч ярихгүй байхыг бодвол муудалцсан ч юм уу? Чи ихлээд уцаар яриад үзье. Юу хийж байгааг нь таамаглаж байна л да. Тухайлдуулж магадгүй гэж бодоод ярихгүй байгаа юм. Тэгсингэсгээ дугаах гэд байдгүй. Сайн гихч нөрж угаагаарай. Чи наа тийм авчихгүй юу? Би ч гэсэн морин тулаанд орох болно. Чи намайг харж үзээрэй. Яагаад нүхээ малтаад байгаа юм бэ? Чи шүүгчин штэ. Наатаа ав гэд ухад. Сайн урж угаал да. Сайн гихч нь угаагаад үг гэж байна. Ойлгов уу? Угааж л байна штэ. Бас яагаад залгаад байгаа юм бэ? Би ажлаа тарж чад байна. Яагаад захирлын дуулгыг авахгүй байгаа юм бэ? Бөөн уур уцаар болоод Хуралтай болоод авч чадахгүй байгаа юм гэж хэлчих. Чи завгүй юм бол яв да. Би хийчихье. Ийм гартай байж юу хийх гээв? Чи морин дайрсхийг хүсэхгүй байна гэд байсан. Гэтэл угааж бас идэж тижэл өгч байна. Чи зүгээр үү?
Гипс авахулсан чинь дараа туслахгүй байхаа мэдье. Өвдөгч муу юм биш бол та шүү. Хан дүнжиг зарж байна штэ. Дараагийн 7 хоногт гипсээ авахулна. Авахуулахгүй байдаг ч юм билүү? Хөөе. Чи толгоогоо хизээ угаасан бэ? Сайн санахгүй байна. Хэд хоног болсон байхаа? 4 хоног илүү? Зөөлөн угаалтаа. Дуугүй. Заван гэдэг нь шампунь хөөсрөхгүй юм штэ. Сайн угаагаад өгөлдөө. Ямар адууны дэл биш дээ. Ширүүн гэдэг нь. Хүйдэн байна шүү. Болчихсон уу? Болчихлоо. Нүдэнд юм орчихлоо. Нүдэ анихгүй яасан бэ? Ансан ч орд юм аа. Юугаа хийсэн? Нүур арчаад өгөлдөө. Юу хийсэн бэ? Чи өөр арчаа. Ой. Ингээд яваад өгч яаж болдгийг? Та хоёр ч сайхан харагдаж байна шүү. Зүрх сэтгэлийг яалтайч хүлээ дээ. Тийм биш гэж үү? Игчээ. Би та хоёрын дунд галааснаа гэж мэдээд байсан. Тийм бишээ. Яагаад миний өрөөнөөс гарч ирдэг вүлээ? Наадах чинь юу вэ? Дээр чамд авч өгсөн цамцыг солидгийн билүү? Чамд хар өнгө таалагдахгүй байна гээ үсттэй. Хизээ авч өгсөн болоо солих гэдэг гоё. Зүгээр дээ. Чи өмсөөгүй штэ. Хүний урамд өмсөөгүй ээж. Зүгээр орхи. Энийг өмсчихсэн. Өмссөн хэрэггүй? Хизээ. Авч өгсөн өдөр чинь өмссөн юм а болов уу? Дайн их оройдож ах чинь. Та яхаараа соён хуу гэх муу ахын нарийн бичиг байдаг байна. Ээжээ. Өнөөдөр хэдэн цаг ингэ зогсох гээв? Шалгалт чинь эхэлж байгаа гэсэн байхаа. Сурагчаа чи цаашд ингэх юм бол. Сурагч шээ харин ий даин. И да и ингэж байна. Зүгээр л хар зогс юм аа. Тэгж болохгүй хэрэггүй. Би танд их сайн. Гэхдээ хичээгээ сэтгэлийг өвдөх байх гэж бодоод хараад зогсож байхад тэгэж болохгүй юм гэж юу? Нууцаар харах нь ямар гэмт хэрэг биштэй. Болохгүй гэсэн ч харах болно. Хоол хийн гинэ. Чи юу? Намааг үл таамсарлаж байна уу? Харж л агаарай. Чиний дуртай хоолнуудыг хийгээд тавьчихъя заа юу? Ойлголоо. Хүлээж лөө. Удахгүй уулзъя.
чамд их гой зөгч чинь. Яах гээд хүрээд ирсэн юм? Тийм шүү. Гараа идэх хүртлээ битгий ир. Зөөгч хийж чадахгүй ч ширээ арчаад байж чадна. Үгүй дунжууг бодол доо. Чам санаа зовоод иргэдээс чи холдож чадахгүй байх. Ихчээ, та яагаад ингэж идэх юм? Ийм үг сонсхийг хүсэхгүй бол гараа идэхлээр ирэх хэрэггүй. Амралтын өдрөөр завтай бол надтай шар ариг хийгээрэй. Болно үст. Шар ариг эсгэхдээ хэнийг ч оруулдгүй хүн юу болчихоо вэ? Энэхэд ойрд шар ариг ямар амархан дуусаад байна. Яс таныг. Дажгүй амттай байна. Хорооны 10 цаг өнгөрч байхад супер модель Жимэри хоол хийж байдаг. Үгүй ээ. Загвар зохион бүтээгч Жимэри юм уу? Надаас болж хүчээр идэх хэрэггүй штэ. Чи ганцаараа хоол идэх дурггүй штэ. Чи надад сайн хандах гэж хичээж яхад би ч ихсэ хичээх хэрэгтэй. Аяллаар явах уу? Би ганцаараа юу? Надтай хойлохна байх тухгүй байна уу? Үгүй. Чамайг бачимдж байгаа авах гэж удаад л. Хойлоо хизээ хамт унтах юм. Уучлаарай. Би дэми юм ярьчихлаа. Дахиад жаахан цаг өгч. Чамааг өөрийгөө хүчилж байгааг мэдсээр үйж. Зүгээр байгаа юм шиг, мдээгүй юм шиг байж. Чамааг барьж хорж байгаа би. Дэндүү ичхүр сонжуургүй хүн бололтой. Би тэрнтэй зүгээр шинэ хүчраагүй. Чамайг мартахын тулд ч уулзсан юм биш. Чамтай эргэж нийллээгээд тэрнийг гисэн миний сэтгэл шуутхан үгүй болчихгүй. Уучлаарай. Дахиад жаахан цаг өгч. Миний нойр хүрэхгүй байна. Ганцхныг уух гэсэн. Тийм хэцүү байна уу? Арх уухгүй бол нойр чинь хүрэхгүй нү? Энийг л уугарай. Өдөр өдрөөр зүгээр болж байгаа. Хайрлаж, дурлаж, салж хагцлаа гэд тэр хэрээр туршлах суудгүй болтой. Үргэлж сэтгэл өвдөж цаашид яхаа мэдхий байчих юм. Чи хичнээн юм боддгоо байсан ч хуучин нөхрийнхөө өмнө хайр дурлал хаасны талаар яаж ярьж чадж байна? Ичнэгч мэдэхгүй ойр орчноос анзаарахгүй шүү. Чи яаж яваад ийм болчихсон юм бэ? Харин тийм ээ. Би яагаад ийм болчихсон юм бол? Чи их амар хүн болохоор тэр юм болов? Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чи байгаагүй бол их удах байлаа. Хажуунаас минь ухаан оргиж өглөх чиний ач гавья их бололтой. Магтаж байна уу эсвэл муулж байна уу? Хөөе, бид хоёрын байдал инээдтэй биш ээ гэж үү? Хөрөм хийсэн хэрнээ би биетэйгээ ойлголцдоггүй байнга муудалцдаг байсан. Тийм юм байна. Би чиний ачаар ажил хийж сурч эцэстээ сайн ажиллаж өрөөд магтуулж байдаг.
Ихтэй л сайхан хэрэг шүү. Чи бид хоёрын гинтийн уучрал муухай байсангүй. Тэр үед яагаад байнга муудалцдаг байсан юм бол? Одоогийн шиг бууж өгч бас халамжилж байсан бол би дахиад л архиугаа тэмэрч байна. Тэгсэн болов. Салахгүй байсан болов. Ах байна. Урд нуугт. Нуугт. Хүн байна уу? 쥐가 있나? Хулганы юм байх та. 불을 안 끄고 왔구만. Гэрлээ унтраагаагүй явчихчээ. Гэрлээ унтраагаагүй. Даин хүлээж байгаа. Явцгаая. За, төрүүлээд яв да. Би эндхийг цэгцлээд хий. Зүрх тэгэж их хүчтэй цогтоод байх яах вэ? Гипс дүүчгсэн. Ингээд өмөрсөн нь яамаа. Юдажи чи харихгүй мó? Юугаа зогссон юм? Харь. Нөгөө Миний үгийг сонсохгүй байна уу? Гэртээ харь. Тоглоомч нь хангалттай гэж бодож байна. Энэ хүнийг юу гэж бодов? Би анхааруулж байсан байхаа. Дахин энэ хүнийг жинлэх хэрэггүй. Дахиж тоглоом хийх юм бол чамайг зүгээр өнгөрүүлэхгүй шүү. Жиньёна. Ахаа удаа уулзсангүй шүү. Тэглээ. Хамт цай ууя. Зүгээр үсттэй. тийм ээ. Хэд хоног уцаарч ярьсангүй. Завгүй эсэ эргүү. Чиний тайлбар хэлдэггүй энэ зан чинь дэндүү муухай. Ямар нэг юм хэлэх хэрэгтэй штэ. Уур хөрч байна. Сая явахыг харахаар тэнэг хүн шиг л уур хөрхий. Сонсон сонсоогүй надад тааг байна. Даажи тэгж их санаа чинь зовоод байгаа хэрэггүй. Чи асран хамгаалагч юм уу? Жиньёна. Санаа чинь зовоод тэрнийг халамжилж байгаа ч гэсэн надад таалагдахгүй байна. Би тийм ууж сэтгэлтэй эмэгтэй биш. Тэндээс нүүж болохгүй гэж юу?
Яах чаргагүй тэнд байгаа гэдэг чинь үнэн үү? Эвгүй байсан уу? Тэндээс сухчмаар санагдж байсан шүү. Гар чинь эвгүй биш байна уу? Хичнээн тухтай байна гэж санана. Да энэ хоол гэж юм уугааж байгаа. Харин дунжуу моринд эдэж тижэл өгч байгаа. Бүгд л миний ажлыг хийгээд эхлэхээр гүнж олчихсан юм шиг санагдаж байна. Эмч архиуж болохгүй гэж хэлэхгүй байна уу? Үнэртэж гин үү? Нэг их уугаагүй юмсан. Цаваа байхаж арга сайхан байна. Надад ч гэсэн таныг инээж явахыг харах сайхан байна. Хоёулаа цаашд ч гэсэн инээж уулзцааж бай. Та удахгүй Америк явна штэ. Тэр болтол сайхан харцаатай хിവэрэ баймаар байна. Яг л найзууд шиг. Одоо болтол ухаан суугаагүй хэрэгөө. Яах гэж тэр залуугийг дагаад явж байгаа юм? Би их амар хэлбэр эмэгтэй штэ. Надаар тоглосон ч болно. Түрүүн тийм утгаар хэлээгүй юмсан. Ахыг дагаж явсан нь чамд сайн хэрэг байсан юм шүү. Тэр чинь юу гэсэн үг вэ? Жинонтой ярилц гэж зай тавьж өгсөн. Тийм байж болно гэж юу? Тэгвэл би яах ёстой байсан юм? Чи буруу юм хийж байгаад Жиньонд баригдсан хүн шиг царайлж харин Жиньон их ууртай байсан. Тэр үед би яах ёстой байсан юм? Тэгэл хамт явсан. Тэнд байвал чамд хэцүү байна гэж бодсон юм штэ. Би юу болоод байгааг мэдхээ байлаа. Хөөе. Чи хаашаа явах гээ? 어둠이 걷히고 희미한 조명이 하나 둘 꺼지던 조금 차가웠던 새벽 한 번도 넘는 내가 될 거라 잠시라도 생각 못했어 언젠가는 시간이 흐르면 아무 일 없었듯이 기억하지 못하고 다 잊혀지겠지 Хаана байрлах гэж байна? Машинда хоноод байж болохгүй үстэй. Тэр байна. Одоохондоо ягч нүгэг байгаа. Бүх зөвшөөрлийн бичгүүдийг авч байж би даажгийн бэлчээрийн газрыг хамгаалж чадна. Тэрэнд бэлчээрийн газраас өөр юм байхгүй. Хэдэн жилийн турш зүдэрч байж өөрийн болгосон газрыг манай амралтын газрын өмч болгож чадахгүй. Ядаж энд нь тусламар байна. Нэг сар хүлээе. Тэрнээс цааш чадахгүй. Чи юу хийж байгаа юм? Дарга хүрээд ирв үү? Гэрээсээ зүгтдэг залууд дотор хувцас бас хостлыг нь өгөх гээд хүлээж байлаа. Хэн чамайг энийг авчир гэсэн юм? Гэрээсээ зүгтэх нь муу зуршил. Дахиад ганц луудаа гэрээсээ явбал хөөчгөн шүү.
Хааш явахгүй. Наадмын талаар хурал хийх хэрэгтэй штэ. Тэгээд хурдын танхимд явж гин. Бүгд болчихсон уу? Баярлалаа хаа. Найздаа туслалаа штэ. Найз болъё гэв үстэй. Би эмэгтэй хүнтэй найзлдаг юмсан. Миний цорын ганц эмэгтэй найз болж байгаа юм бах та. Тэмцээнд заавал орох хэрэгтэй шүү. Нэгдүгээр хайранд орвол шагналтаа надад өгнө гэж хэлснээр санаж байгаа биз? Шагналаа өхийн тулд заавал орох хэрэгтэй юм байна. Сайн хичээгээрэй. Таатай харьцаатай биш чи албан ажилдаа холихгүй гэд байгаа юм. Хэлсэн үг хийх үйлдэл хоёр ч нөөр юм аа. Би төв салбараас ирээд 2-7 хоног өнгөрч байна. Тантай хэлцэх ажил маш их байна. Хурал дээр ирэхгүй болохоор ажил урагшилж өгөхгүй байна. Өнөөдөр завтаа юу? Заавал царайгаа харж ярилцах шаардлагагүй гэж бодож байна. Би ханд унжуу гэдэг хүний зан хэр удаан тавьчих ёстой? Бизнесийн хамтрагч болохоор нэрээ бид түншүүд шүү дээ. Гэхдээ намайг уучлаарай. Хувийн амьдрал нь эмх замбраагүй байдаг бизнесийн хамтрагчтайгаа дотн байхаар өөжүү сэтгэлтэй хүн бий биш л дээ. Даажигаа суулж ингэж байгаа чинь арай хэтэрч байна гэж бодохгүй байна уу? Найз бүсгүйтэй байж шүү. Чи жимэрийг халамжилж байгаагаас ялгаа юу вэ? Ямар вэ? Нутгийнхаа зургийг хараад дахимаар санагдахгүй байна уу? Энэ зургийг танаа өвөө нэгдүгээр байранд ороод авахулж ирсэн. Ямар вэ? Чи ч гэсэн дахимаар байгаа зү? Хөөе. Би чам руу 10-аад удаа залгасан. Хуралдаач орлогүй. Чамтай юм ярмааргүй наа. Чи юу хийж байгаа юм? Юу хийгээд байгаа юм бэ? Жинүүний сэтгэлийг зовоон байж энд байхыг хүсэхгүй байна. Жинэн юу гэж юм? Үлдсэн хүмүүсээс сарын дотор зөвшөөрлийн бичиг авах ёстой. Авч чадахгүй бол энэ бэлчээрийн газрыг алдаж магадгүй шүү. Бүгдийг нь авчихвал энэ нарийн бичигт өгөөрэй. Чи үнэхээр явах гэж байгаа хэрэггүй? Чи бид хоёр ингэж явах нь инээдтэй хэрэг шүү дээ. Жинийн байхад танаа гэрт байх хэрэггүй. Чамайг сая явахудаа уулзахгүй над хамаагүй гэсэн хэрнээ битгий уулз гэдгүйхээс залхаж байна. Тийм биш гэж юу? Юу? Ах бид хоёр найзууд. Би одоо чамтай ямар ч хэрэгээр холбогдмааргүй байна. Уулзах юм болий. Хоёулаа тэр үед салаагүй байсан ч нэг их удахгүй байсан байх. Чи бид хоёр тохирохгүй. Бэн. Чи тэр залуутай уулзсаар байх уу? Тийм ээ. Намайг битгий уулз гэсэн чи юу? Тийм ээ. Ойлголоо. Тасаллаа.
Байна. Хандунж юу? Тийм байна. Би Чиньоны аав нь байна. Надтай уулзахгүй юу? 나의 마음속에 남겨져 사랑 가슴속에 남겨져 아파했던 그만큼의 고인 눈물도 이제 내 가슴에 나 잘 데 없다고 밀고 들어올 땐 언제고? 그래! 너 없으면 빨래면 청소도 줄고 나도 좋거든? 넓고 좋네! 아주 좋아! 고마워. 한 달 안 기다리게 해줘서. 아니! 왜 웃어? 뭐 때문에 웃어? 미친 거야? 포레스트, 너도 먹고 싶지? 달려! 달려! 그렇지! 50! 이야! 들어와! 이거 네 힘에 헛성거릴 거니까! 내가 너한테 잡힐 거 같냐? 잡히면 죽어라! 군사 발령을 내셨다고요? 발령을 받았으면 받았다. 앞으로 못 보게 됐다. 전화 한 통은 해줘야 될 거 아니야. 동작 그만! 아저씨, 이러지 말고 저랑 얘기해요. 아이고! 저 제주 내려가야 돼요. 야 놔! 야 이거 안 놔? 여기라서 어쩌시겠다고요? 그때 준다고 한 그 말값 받으러 왔수다. 나의 마음속에 남겨져 정현 씨 결혼식 깨졌다는 얘기 듣고 나니까 기분 묘하던데요. 더 이상 나한테 이런 식으로 장난치는 거 더는 못 참아요. 우리는 그냥 성준이가 후계자 되는 거 지지해주고 충성서약이라도 하잔 거예요? 고생 끝. 행복 시작이다. 땅 규모가 얼마인지도 들었죠? 대략 8천억 정도 된다고. 그 돈이 필요해요. 꼭 그렇게 되실 겁니다.